Үзэгчтэй бүхний нэр амар амгалан айлтгын энэ өдөр мэдээллийн хөтөлбөрийн мегмар гарагийн дугаарыг төлөвлөх гэж байна. Ёс суртахууныг өөрөөсөө баталгаажуулдаг хуулиар тогтоодог зүйл биш. Альва аж ахуйн нэгжид зөвшөөрөл олгохдоо бүрэн цахимаар шийддэг болно. Барилгын тусгай зөвшөөрлийг Монголын олигарх компаниуд эзэмшиж байна. Эрчим хүчний сайд асан 50 бэхийг үргэлжлүүлэн хорно. Дорнод аймгийн Сэргэлэн сумын малчин Батцоргийн гэр бүл улсын аварга малчнаар тодорлоо. Мексик улсад эмх замбраагүй байдал үүсээд байна. Украины дан эхлээд 4 жил боллоо. Эдгээр олон бус мэдээллийн дэлгэрэнгүй үзэгч та бүхэн одоо хүлээн авч үзнэ үү? Улсын их хурлын гишүүдийн ёс зүй хариуцлагын асуудал олон нийтийн дунд маргаан дагуулж буй энэ үед улсын их хурлын гишүүн Лодо Самбу ёс суртахуун нь хуулиар албадан тогтоодог ойлголт бус харин хувь хүн өөрөө баталгаажуулж сонгогчид сонголтынхоо үр дагаврыг хүлээх ёстой хэмээн онцолжээ. Монгол улсад улсын их хурлын гишүүдийн ёс зүйн хэмжээг зохицуулсан дүрм журам байдаг ч улс төрчдөд тавих ёс зүйн шаардлага нийгмийн хүлээлттэй уялдан илүү өндөр түвшинд яригддаг. Сүүлийн үед сошиал орчинд улс төрчдөд холбоотой маргаан гомдол шүүмжлэл нэмэгдэж ёс зүйн асуудлыг олон нийтээр хилцэх нь ирчимжиж байна. Гэсэн хэдий ч аливаа доромжлол гүтгэлэгтэй холбоотой асуудлыг хууль шүүхийн хүрээнд шийдвэрлэх боломж нээлттэй бөгөөд хинч байсан нэр төрөө хамгаалах хэрэгтэй. Үүний зэрэгцээ улс төрчдийг нийгмээс тусгаарласан мэт ойлгож өөр стандарт тавих шаардлага нь ёс зүйн асуудлыг илүү хурцдах нэг хүчин зүйл болж байна. Уг нь бол хараа Монголд ингээд нэг юм их хурлын гишүүний нэг юм ёс зүйн дүрм гэж байгаа. Тэг их хурлын гишүүний тусдаа хуультай байгаад гэдэг ч юм уу. Бид нар өөрсдөө дабл стандарт шаардаад байна л да. Уг нь бол одоо энэ чинь зүгээр сошиал дээр болж байгаа маргаан хин нэгний илэрхийлсэн байр суурь түүнтэй холбоотойгоор хүмүүсийн одоо бухимдал, гомдолтой холбоотой юм яригадаад байна шүү дээ. Энэ бүхэн чинь хуультай байхгүй. Одоо жишээлбэл доромжлуулсан хүн тэгээд шүүхтэл өгөлтөө. Тэр их хурлын гишүүн байлаа гэдээ ямар ч хамаа байхгүй шүү дээ. Одоо бид нар чинь бүгдээрээ хуулийн өмнө одоо эрхтэгш хүмүүс шүү дээ. Зөвхөн одоо төр гэдэг утгаараа төрийн нэг хэсэг гэдэг утгаараа л одоо орон байр, унаа хөсг нь халтшгүй байна л гэсэн болохоос биш бусдаар шүүгдэгж болно шүү дээ. Жишээлбэл доромжлуулаад гүтгүүлээд байгаа хүмүүс шүүгдэл өгөлтөө. Тэгэхгүй зүгээр ерөөхдөө ингээд их хурлын гишүүн бол тустай амтан гэж өөртөө ихэлж хүлээмжшөөрөөд тустай амтын юм чинь тусгай аргаар үзнэ гэдэг ингэхээр л нөгөө дабл стандартаа бид нэр ингээд хөрөгдөд байна л да. Үндсэндээ зүгээр шүүхт өгөл цагдаа төгөл боллоо шүү дээ. Ёс зүйн хэмжээг тодорхой хэмжээнд дүрм журмаар зохицуулж болох ч ёс суртахуун нь хувь хүний хүмүүжил ухамсар, хариуцлага шууд хамаардаг бөгөөд зөвхөн хуулиар бүрэн тогтоох боломжгүй ойлголт юм а. Тиймээс төрийн тогтолцооны тогтвортой байдлыг хангахын зэрэгцээ сонгогчид сонголтоо хийхдээ хариуцлагатай хандаж сонгосон төлөөлөгчдөө ёс зүйн шаардлага тавих нь чухал гэж хэллээ. Ер нь бол одоо энэ ёс зүй, ёс суртахуун хоёрыг бид нар холиод байгаа. Чи ёс суртахууны хуульчлах боломжгүй л дээ. Тэ? Ёс зүйн одоо дүрмүүдийг бол хэм хэмжээг бол хуулиар дүрмээр янз янзын тогтоож болж байна. Гэхдээ ёс суртахууныг бол нийгмийн амьтдын сүргийн амьтад сүргэн тогтоож өгдөг. Ёс суртахууныг өөрөө л амьлуулж өөрөө л одоо иргэн тойрондоо батжуулж яддаг болохоос хуулиар бол тогтдог зүйл биш л дээ. Та бүхэн сонголт хийгээд 4 жил томилдсон. Тэм учраас тэрнийхээ сайн муу бүх үр дагаврыг тэр сонголтынхоо хүрээнд үүрцгээе. Мэдэрцгээе л дээ. Тэгэх ёстой шүү дээ. Одоо жишээлбэл юу гэдгийг энэ чинь төр тоглоом биш байхгүй юу? Энэ тоглоом шиг ханддаг зүйл ерөөсөө биш байхгүй. Нэг хүн сонгосноо за жил явал за боли болохгүй юм байна. Болиулчих. Энэ одоо эрхлээд одоо юу юм тоглоом биш байхгүй да нэгэсэндээ үндсэндээ. Тэгэхээр бид нар эргүүлэн татна гэж ярихаас өмнө сонголтоо хийхдээ боддог байх хэрэгтэй шүү дээ. Өнөөдөр одоо ингээ жишээ татагтаад яригадаад байгаа хүмүүс огцом ийм болцсон юм уу шүү дээ. Ямар байснараа яг л тиймэр л байцгааж байгаа улсууд шүү дээ. Мөн улс төрд нэр холбогдож байгаа хүмүүсийн тухай тэдний зан төлөв байр суурь гэнэт бий болсон зүйл биш бөгөөд иргэд өөрсдөө сонголтоо хийж төлөөллөө бүрдүүлсэн учраас цаашид сонголттой дүгнэлт хийж ёс суртахуун хариуцлагыг нийгмийн хэмжээнд үнэлэх шаардлага байгааг энэ асуудал дахин хөндлөө. Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулан өргөн барьж төрөөс олгодог зөвшөөрлүүдийг бүрэн захимжуулах, тоогонцөөлөх, зарим үйл ажиллагааг зөвшөөрлгүйгээр зөвхөн мэдэгдлийн үндсэн дээр эрхлэх боломж бүрдүүлэхээр тусгажээ. Энэ нь иргэд аж ахуйн нэгжүүдийн цаг хугацаа, зардлыг хэмнэж төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм а. Зөвшөөрлийн тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн хүрээнд төрөөс олгодог зөвшөөрлийн тогтолцоог илүү энгийн, хялбар, иргэдэд ээлтэй болгох зорилт дэвшүүлжээ. Тодорхойлбол одоогийн мөрдөж байгаа 371 төрлийн зөвшөөрлийг 360 болгон цөөлж давхардал шаардлагагүй шат дамжлагыг багасгах юм а. Хуулийн төслийн гол шинжиллийн нэгэн зөвшөөрөл олох үйл явцыг бүрэн захин хэлбэр шилжүүлэх явдал юм. Ингэснээр иргэд аж ахуйн нэгжүүд төрийн байгууллагад бичлэн очих шаардлагагүй болж хүсэлт шаардлагатай мэдээллийг захин системээр илгээж шийдвэрлүүлэх боломжтой болно. Төрөөс олгож байгаа зөвшөөрлүүдийг энгийншүүлэх, хялбаршуулах
зөвшөөрлөх, цахимжуулах, за мөн түнчлэн зарим нь одоо мэдээллийн төвшөнд одоо бас бууруулах, ер нь л одоо альва одоо бизнесийн үйл ажиллагаа эрхлэх энэ хүрээнд мэдээллийн төвшөнд одоо бас шууд мэдээлэл одоо үйл ажиллагаа явуулах боломжоор хангах зэрэг ийм одоо бодлогын зорилт нь бол тавигдаж байгаа. За нийт бол 371 одоо төрлийн зөвшөөрөл байгаа бол 360 орчим л болж байгаа юм байна. Тэгэхээр цооны хувьд аваад үзэх юм бол за нэг 11 зөвшөөрлөл одоо буурж байгаа юм шиг харагдах гэдэг шүү дээ. Тэгэхээр үндсэндээ бол яг цаад агуулгаар нь аваад үзэх юм бол илүүтэй одоо цахимжуулах, за төрөөс шаардлагадах мэдээллүүдийн одоо цахим системээр дамжуулаад одоо шууд авах, салбар хоорондын уялдаа холбоог нь сайжруулах, за салбар яамдын одоо цахим системүүдийн хоорондынх нь интеграцийг бас сайжруулад иргэндээ одоо энэ өгөх ёстой зөвшөөрлүүдээ богино хугацаанд одоо ямар нэгэн одоо хүндрэлгүйгээр чирэгдэлгүйгээр одоо юу гэдэг өгөх энэ одоо тэргүүний зорилт нь бол энэ байна. Түүнчлэн зарим үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн ангиллаас гаргаж энгийн болон мэдээллийн түвшин шилжүүлэхээр тусгажээ. Ингэснээр иргэн аж ахуйн нэг зөвшөөрөл хүлээхгүйгээр зөвхөн харьяа сум дүүргийн засаг даргад мэдэгдэж үйл ажиллагаагаа эхлүүлэх боломж бүрднэ. Одоогийн байдлаар нийт 21 төрлийн үйл ажиллагааг мэдээллийн хэлбэр шилжүүлэхээр төлөвлөсөн байна. Үүнд хүнсний худалдаа, хоол үйлдвэрлэл, өсчин гоо сайхан, авто засвар, нийтийн халуус, саун, фитнес, цанийн бааз, такси үйлчилгээ зэрэг иргэдийн өдөр тутмын хэрэгцээнд ойр үйлчилгээний салбарууд багтаж байна. Тэгэхээр энэ салбарууд дотроо бол мэдээж нөгөө хаяг өөрчлөгдөх, эсвэл одоо эзэмшигч өөрчлөгдөх гэдэг ч юм уу тодорхой юм зүгээр л нөгөө энгийн мэдээллүүд бол байна. За түүнээсээ онцлон бол бас хэлэх цөөн мэдээллийн түвшний юмнууд бол хүнсний худалдааны үйл ажиллагаа эрхлэх, за хоол үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх, өсчин гоо засал, альжаал тайлах, барай засал, хумс засал, хийм цэвэрлэгээ, цоож, түлхүүр засварын үйл ажиллагаа эрхлэх, за нийтийн халуун ус, саун, усан бассейны үйл ажиллагаа эрхлэх, бэлтаржуулах төв, спиннинг, цанын баазын үйл ажиллагаа эрхлэх, за зочлох үйл ажиллагаа эрхлэх, такси үйлчилгээ эрхлэх зэрэг одоо энэ төрлийн одоо үйлчилгээ бизнес эрхлэх гэж байгаа бол тухайн одоо иргэд бол тухайн одоо дүүргийн сум дүүргийн засаг даргад одоо мэдэгдээд энэхүү эдгээр загцсан одоо үйл ажиллагааг бизнесийн үйл ажиллагааг явуулах боломжтой байна гэсэн. Энэхүү өөрчлөлт хэрэгжснээр зөвшөөрөл авах хугацаа богиносож шат амжилга багасхийн зэрэгцээ иргэд бизнес эрхлэгчдийн хувьд төрийн үйлчилгээ илүү хүртээмжтэй, чирэгдэл багтай болох ач холбогдолтой гэж харж байна. Мөн жижиг дунд бизнес эрхлэхэд тулгардаг хүндрэл буурч эдийн засгийн идэвхжлийг дэмжих боломж бүрднэ. Барилгын салбарт тусгай зөвшөөрөл олголтыг цахимжуулж хугацааг богиносгосон ч зөвшөөрлийн төвлөрөл, хяналтын сул байдал, боловсон хүчний бодит бус бүрдүүлэлт зэрэг асуудал хэвээр байгаа нь салбарын шударга өрсөлдөн аюулгүй байдалд эргэлзээ дагуулж байна. Барилга хот байгуулалтын салбарт өнөөдрийн байдлаар 7500 аж ахуйн нэгж тусгай зөвшөөрөлтөөр үйл ажиллагаа явуулж байгаа ч эдгээр зөвшөөрөл бодит чадвар хариуцлага тулгуурласан эсэх асуудал анхаарал татсан хэвээр байна. Тусгай зөвшөөрлийн олголт 100 тонны нөлөө бүхий компаниудад төвлөрч жижиг дунд аж ахуйн нэгжүүдийн боломж хязгаарлагдаж байгаа нь салбар дахь тэгш бус байдлыг улам гүнзгийрүүлж байгаа нөхцөл байдал үүсжээ. Бизнесийн эрх чөлөө нь 176 улсаас 79 байгаа. Энэ үндсэндээ төр аж ахуйн нэгжүүдийг боодог аж ахуйн нэгжүүдэд эрх чөлөөг нөгдгүү гэж дүгнэлт гарч байгаа. Одоо нэг аж ахуйн нэгж тусгай зөвшөөрөл аваад байгуулахад боловсон хүч нь хүрэхгүй байгаа шүү дээ. Энэ дотор бол цэвэр авилгал явж шүү дээ. Тусгай зөвшөөрлөд нэг заалт сая, 3 сая ингээл явж ингээд захын бизнесмен аж ахуйн нэгж залуу бизнес эхэлж байгаа хүмүүс бүгд л хэлж байна. Тэгэхээр энэ боловсон хүчний бодлого дагаад явах байх. Тэгэхээр энэ нэг төрлийн бус байгууллага хэсэг бүлэг хүмүүст өгснөөс энэ мэрэгжлийн холбоотод нь байдлаар өгөөд мэрэгжлийн холбооны хуулиа хэрэгжүүлвэл маш чухал юм биш үү? Яагаад энэ асуудал үүсэж байна вэ гэдэг дээр тодорхой зүйл хэлэхэд барилгын салбар 4 жилд 5 сая солигдож байна. Жилд 2 удаа бүтцийн өөрчлөлт явагдаж байна. Өөрөөр дунд чатны албан агч дээр л төрийн ажил явагдаж байна. Дарга зэрэг нь солигддог. Тэгэхээр юу хэлэх гээд байна гэхээр тэр сайдад мөнгө аяг барьж гүйсэн олигарх компаниуд л зөвшөөрөлд хангалттай сунгагдаж штэ. Хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тусгай зөвшөөрлийн журамд 2024 оноос шинжилэл хийж эхэлсэн бөгөөд өмнө нь хэрэгжиж байсан 64 хэсэг 44 заалт бүхий зохицуулалтад хуульд авсан шаардлагууд багтсан байсныг өөрчилсөн байна. Тухайлбал тусгай зөвшөөрөл авахд шаарддаг байсан нийгмийн даатгалын шимтгэлийн нөхцөлийг хасч хуульд нийцүүлжээ. Мөн зөвшөөрөл олох үйл явцыг цахим хэлбэрт шилжүүлснээр өмнө нь 21 хоног зарцуулдаг байсан хугацааг 1-3 хоног болгон богиносгосон нь нэг талаасаа хүнд сурталыг бууруулсан алхам болжээ. Хот байгуулалт барилга орон сууцчлалтын яамнаас тусгай зөвшөөрлийн шинжилтийг бол 2024 оноос анх хийж хэрэгжүүлж эхэлсэн.
За эндээс бол тусгай шүүрлийн өөрчлөлт шинжилэлт гэдгээр хэлцүүлгийг бид анх 24 онд хийж эхэлсэн. За үүнээс хойш холбогдох журам дүрмүүдээ бол шинжлэх ийм ажлуудыг бол хэрэгжүүлсэн байгаа. За үүний дагуу бол өнөөдрийн байдлаар өмнө нь одоо хэрэгжижсэн журам маань бол нийтдээ 61 хэсэг 44 заалт бүхий ийм том журам байсан. За энэ журмыг бол хууль давсан ийм зохицуулттай журам байсан учраас энэ зөвшөөрлийн тухай хууль болон барилгын тухай хуульд заасан одоо заалтуудыг бол уялдуулж за шинжилсэн байгаа. За өмнөх одоо манай салбарт бол салбарын тусгай шүүрэл авахд бол нийгмийн даатгалын шимтгэл шаарддаг байсан. За энэ мэн барилгын тухай хуулийн дээр бол байхгүй ийм хууль давсан зохицуулт байсан учраас хассан. Багада нэг тусгай шүүрэл авахд 21 хоног зарцуулж ирсэн. За энийг бол бид нар одоо өнөөдрийн одоо лицензийн хэмжээгээр шилжүүлснээр хамгийн багадаа 1 хоногт бол тусгай шүүрлийг авах энэ зохицуултыг хийсэн. Энэ 2025 оны 9-р сарын 5-наас бол манай салбарт бол хэрэгжээд эхэлсэн юм зохицуулт байгаа. Нөгөө талаас тусгай зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжүүдийн хүний нөөцийн чадах хангалтгүй мэрэгжлийн боловсон хүчин бодитоор бүрдээгүй байх тохиолдолд нийтлэг байгаа нь салбарын хариуцлага аюулгүй байдал ноцтой эрсдэл учруулж байна. Барилгын салбар нь хүний аймнаас эрүүл мэндэд шууд холбоотой учраас зөвшөөрөл олголтын чанар хяналтын тогтолцоог чангатах шаардлага улам бүр нэмэгдэж байгаа юм. За барилгын салбарт бол үндсэндээ хүний аймнаас эрүүл аюулгүй орчин бол алдагдаад тун хүнд байгаа. Тэгэхээр энэ хариуцлага хяналтыг бол хэрхэн хуулийн төсөлд тодорхой зохицуулж өгж байгаа вэ гэдэг асуулт. За тухайн засаг дарга иргэдийн хурал нь орон нутагт хэрвээ нийслэлд өөрөө барилгын бизнестэй бол эхлээд өөртөө олгодог. Дараа нь тэр тухайн газар байгаа бизнесүүдэд бүгдийг жагсааж жагаад дараалан удаажиж өгдөг. Тэгэхээр үүн дээр олон нийтийн хяналтыг оруулах боломж байгаа юу? Иймээс тусгай зөвшөөрөл олголтын үйл явцад олон нийтийн хяналтыг нэмэгдүүлж зөвшөөрөл эзэмшигчдийн бодит чадах, хариуцлагыг үнэлдэг ил тод шудраг тогтолцоог бүрдүүлэхгүй бол салбар дахь төвлөрөл хариуцлагагүй байдал үргэлжлэх эрсдэлтэй хэвээр байна. Эрчим хүчний салбарынхан цалин үлсийг 30% нэмэх шаардлагыг эрчим хүчний яамд хөрвүүлсэн байна. Гэвч эрчим хүчний яамнаас төсөв байхгүй хэмээн цалин үлсийг 10% нэмэх боломжтой гэх хариуг өгчээ. Эрчим хүчний салбарын инженер техникийн ажилчид илүү цаг шөнийн нэмэгдэлгээд 3 орчим сая төгрөгийн цалин авдаг. Харин орон нутагт харилцан адилгүй буюу 1.6 сая төгрөгийн цалин авч байна. Салбарын цалин үлсийг 30% нэмэх шаардлага тавьдаг ч эрчим хүчний яам төсөв мөнгөгүй хэмээн өнгөрсөн хугацаанд 10% нэмсэн байна. Тоног төхөөрөмжийн шинжилэл хийгдээгүй. Аль 30-40 жилийн өмнөх зуухнуудаас хэлбэж зассаар өдийг хүрсэн эрчим хүчний салбар ажилчдынхаа цалин хөлсийг нэмж чадахгүй илгээр эвтжээ. Ингээд харахаар бол өндөр юм шиг харагдаад байна. Гэхдээ энд чинь нөгөө яг үндсэн цалин гэж авч үзүүлөөр. Энд дээр ч эрчим хүчний нөгөө систем ажиллагч ээлжийн нэмэгдэл гардаг, илүү цагийн нэмэгдэлгээд за баяраар ажилласны нэмэгдэл ингээд нэмэгдэл хөлсүүд ороод дээр нь нөгөө 13 дахь үр дүнгийн жилийн үр дүнгийн урамшуул нь ороод ингээд дундчилчгаар өндөр гараад. Тэгээд одоо ер нь бол одоо яг үнэндээ бол энэ алслагдсан аймагуд буюу баруун бүсд ялангуяа ер нь бол баг салбарын хөдөлмөрсөд доод хэмжээгээр цалинжиж байгаа. Одоо ч салбарын хөдөлмөрсөд доод хэмжээс улсынх бол 792 мянгагаа сая бид нар 25 оны нэмэлтэнд өөрчлөлтөөр 1.6-аас 1.7 болгосон. Ингээд үндсэндээ бол нэг сая 500-600 орчим байгаа. Салбарынхан 2026-аас 2027 онд цалин үлсийг нэн тэргуунд 30% нэмэх хилэлцээ хийсэн ч талууд тодорхой тохиролцоонд хүрч чадаагүй байна. Тиймээс хуулийн дагуу хөдөлмөрийн зуучлагч томилж хамтын хилэлцээрийг үр дүнд хүрэхээр болсон байна. Ингээд ч ажилчдын цалин хөлс нэмэгдэхгүй бол эрчим хүчний салбарынхан ажил хайл зарлахад бэлэн гэдгээ хэлж байна. Яанаас юу ярьж байгаа вэ гэхэлэр яан бол одоо ямар ч манад одоо боломжгүй байна л гэдэг юм ярьж байгаа. Тэгээ энэ бол ерөөсөө өмнө бол ингээд сүүлийн хэдэн жил бол яг ингэж явсаар ирсэн. За үйлдвэрчийн хөгжлийн байгууллагаас ингээд 30% цалин нэмэгдүүлээ гэдэг яан боломжгүй гэдэг. За ингээд явж байгаа нэг 10% дээр одоо тохироод явдаг. Ер нь бол ингээд аргацааж ирсэн. Ингээд бол ямар ч цалин нэмэх бол бүр 10% ч боломжгүй гэдэг юм ярьсан. За 2024 оны 11-р сард цахилгааны үн тарифыг нэмж өртөгтөнд ойртуулсан. Үн тариф нэмснээс хойш 500 тэрбум төгрөгийн орлого төвлөрч 200 гаруй тэрбум төгрөгөөр ажилчдын цалин 10% нэмжээ. Гэвч энэ нэмэгдэл салбарынхны хувьд гал намжаасан арга заасан шийдвэр байсныг шүүмжилсээр ийхүү дахин цалин нэмэхийг шаардж байна. Дулааны 4-р цахилгаан станцад гэмтэл гарч цахилгааны хязгаарлалт хийж байхдаа зэрэгцэн эрчим хүчний сайд асан 50 бэх нарын 10 гаруй хүнийг авилгатай тэмцэх газраас шалгаж гэр ажлын байрнаас нь их хэмжээний мөнгө үл хөдлөх хөрөнгийг хурааж шалгаж эхэлсэн. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд эрчим хүчний сайд асан 50 бэхийг цагдаа хорих хугацааг 1 сараар сунгасан байна.
За энэ өвөл дулааны 4-р цахилгаан станцаар гэмтэл гарч айл өрх аж ахуйн нэгжүүдийн цахилгааныг хязгаарласан. За энэ хязгаарлалт бол яг өвлийн яг эдэр өсийн хүйтэн буюу яг эд хүйтний үед бол явагдсан иргэдийн бухимдлыг багахгүй төрүүлсэн. За иргэдийн тухайд аж ахуйн нэгжийн тухайд бол цахилгаан дулааныхаа төлбөрийг 1 хоног төлөөгүй тохиолдолд бол за алданг тооцож цаашлаад бол хязгаарлалт нь хэрэглээнд нь хязгаарлалт хийдэг. Гэтэл иргэдээс авдаг мөнгөө цаг тухайд нь авдаг хэрнээ техник тоног төхөөрөмж шинжилгээг өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд хийгээгүй гэдэг тайлбарыг бол салбарынхан өгсөн. Өөрөөр хэлэх юм бол уг асуудал бол энэ эрчим хүчний салбарыг удирдах байсан үеийн сайд албан тушаалтнууд өнгөрсөн хугацаанд энэ салбартаа хэр сэтгэлтэй ажилласан бэ гэдг нь бол энэ өвөл бол харагдсан. За яг энэ иргэдийн бухимдал төрхтөө зэрэгцээд авилгатай тэмцэх газраас эрчим хүчний салбарын сайдаар ажиллаж байсан 50 бэх болон за төрийн нарийн бичгийн дарга за зам тээврийн салбарын яамны төрийн нарийн бичгийн дарга эрчим хүчний яамны за зохицуулах хорооны бодлогын газрын дарга насан тогтох зэрэгтэй одоо эрчим хүчний салбарын өндөр албан тушаал хашиж байсан одоо албан тушаалтнуудад бол авилгатай тэмцэх газраас гэр олон ажлын байранд нэгжлэг хийж за шалгаж эхэлсэн байна. Тэгэхээр энэ шалгалтын ажиллагаа 1-р сарын 14-өөс эхэлсэн. За өнөөдрийн хүртэл авилгатай тэмцэх газар дээр эдгээр албан тушаалтнуудыг шалгаж байгаа. За одоо шалгаж эхэлдэг. Эргээд одоо яг эдгээр албан тушаалтнуудад цаашлаад ямар хариуцлага тооцсон, за цагдаа хороод цаашлаад шүүх хурал болох юм уу, гин буруутай тооцогдоогүй зэрэг одоо яг энэ шалгаж эхэлсэн гэдэг мэдээллийг олон нийтэд авилгатай тэмцэх газар сүр дуйлаантад мэдээлдэг. Гэтэл түүнээс хойших процесс бол ийхүү одоо прокурор шүүхтэр очсон авилгатай тэмцэх газараас явсан энэ процессууд бол одоо бүдгэрч олон нийт бол мартдаг. Тэгэхээр яг энэ одоо жишээ бол энэ эрчим хүчний салбар дээр давтагдаж одоо эдгээр албан тушаалтнуудыг авилгатай тэмцэх газараас өнөөдөр хүртэл шалгаж байгаа гэснээс цааш бол прокурорын зөвшөөрлгүйгээр мэдээлэх боломжгүй гэдэг ийм одоо мэдээллийг өгч байна. Тэгвэл 2026 онд эрчим хүчний салбарын урсгал зардалд 135 тэрбум 998 сая төгрөг төсвөлж. Үүнээс эгийн голын усан цахилгаан станцад 3 тэрбум, шинээр эхлэх төсөл хөтөлбөрүүдэд 119 тэрбум төгрөг, ажилчдын цалин хөлсөд 5.4 тэрбум төгрөгийг хуваарлаад байна. Тодорхойлбол авилгын эрхт эрчим хүчний салбараас 10 гаруй албан тушаалтан холбогдож, заримыг нь сулалжээ. Эрчим хүчний сайд асан 50 бэхийг үргэлжлүүлэн 1 сар цагдан хорихоор болсон бол түүний зөвлөхөөр ажиллаж байсан товод оржийг 15 хоног цагдан хорихоор болжээ. Тэд 2019 онд бүгд найрамдах Солонгос улсаас 40 жилийн хугацаатай 148 сая долларын зээл авч 10 аймгийн төвийг дулааны станцтай болгохоор эхлүүлсэн ч 50 бэх албан тушаалаа урвуулан ашиглаж өөрийн зөвлөх товод оржин компанид даваа байдал бий болгон 7 тэрбум төгрөг олгосон нь ил болсон. Мөн эрчим хүчний яамны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж байсан насан тогтох MCS International компанийн Баянгор аймгийн Шинжинс цуманд барьсан цахилгаан хангамжийн техникийн нөхцөлийн хүсэлт ирүүлж эхнэрийнхээ компаниар дамжуулан хөнгөн цагаан дамжуулагч утас нийлүүлэх 5.5 тэрбум төгрөгийг гэрээг байгуулжээ. Авилгатай тэмцэх газрын мөрдөн шалгах ажиллагаагаар насан тогтохын гэр болон түүний хамаарал бүхий этгээдийн гэрээс 350 сая орчим төгрөгийг бэлнээр хураа авсан байдаг. Ийхүү төрийн өндөр албан тушаал хашиж байсан сайд тэдний хамаарал бүхий этгээдүүд өөртөө болон эхнэр нөхөр хамаатан садандаа даваа байдал бий болгож төсвийн мөнгийг хувьдаа завшсан хэрэг авилгатай тэмцэх газрын мөрдөн шалгалтаар сүр дуйлаантай эхэлсэн ч хэрэг бүдгэрч эхэллээ. Эх сарын 1-ний өдрөөс эхлэн когссон түлшийг сайн картаар бус хотуулаа аппликейшнийг QR уншуулан авах юм байна. Гэвч энэ нь гэр хорооллын иргэдэд ухаалаг утасгүй эсвэл ахмад настан тухайн аппликейшнийг хэрэглэж чадахгүй байх зэрэг хүндрэлүүдийг дагуулж байгаад иргэд шүүмжлэлтэй байна. За нийслэлийн хэмжээнд 173 мянган айл өрх хагас когссон энэхүү түлшийг хэрэглээндээ нэвтрүүлж байгаа. За гэвч энэ 3 дугаар сарын 1-ээс эхлэн 1.2 тэрбум төгрөгөөр худалдан авах гэрээ хийсэн хотуулаа аппликейшнээр дамжуулан иргэд энэхүү түлшийг QR код уншуулан худалдаа авах боломжтой болжээ. За өөрөөр хэлэх юм бол өмнө нь иргэд 7 хоногийнхоо 7 шуудаа энэхүү түлшийг авахдаа сайн картаар авдаг байсан бол за харин одоо иргэд заавалчгүй ухаалаг утастай түүн дээр хотуулаа хэмээх аппликейшнийг суулгаж за дээрээс нь дататай байж энэхүү түлшийг авах боломжтой болж байгаа юм аа. За харин иргэдийн зүгээс энэхүү шийдвэр нь тун хүндрэлтэй байгааг хэлж байна. Уган дээр бэлмэн интерап бол уг нь амар байсан. Зарим нь одоо настай хүмүүсээр аппликейшнийг бол мэдэхгүй шүү дээ. Тэн дээр нөө жоохон хүндрэл учраад аваад уу гэж ер нь хөөгнөө боддоо шүү. Чи одоо тэр би бол чадна л да. Ер нь зөвхөн настай хүмүүс жоохон хэцүү хүндрэлтэй юм болоо хөөгдөд хүндрэлтэй юм. Тий зарим үед бол ингээд яг 7 шуудаага авч чадахгүй байгаа ш. Тасалтай байгаа. 4-5 шуудаа. Тэгэхээр чи хэцүү штэ. Одоо энэ хавийн хүмүүс чинь тэгэл их тийм хүмүүс байхгүй хуур штэ гэр орлог хүмүүс чинь. Иргэний өмнөхгүй хүмүүс ч байна. Ингээ хүмүүс ямар хамаатай ирээл аваад явна. Заавал ингээл
бөө хүндрэл болоод ингээд тэ хүндрэлтэй штэ. Одоо тэгэл иргэний үнэлэх юу гээл тэ хүндрэлтэй л энэ дээр ч одоо зарим нь хөрөхгүй дараа дуусчдаг. Хугацаанд дөрөх өдөр нэг төлж байсан ч сайн алахгүй штэ. Тийм шүү дээ. Одоо жишээлбэл таны насны хүн ингээд ухаалаг утсан дээрээ тэрхүү аппликейшнийг суулгаад тэрийг ингээ уншуулад нүүрс авч чадах уу? Тэр мэдэхгүй. Чадахгүй штэ. Мэдэхгүй юм чи. За тэгвэл тухайн туршийг олгоно гэгдэх хотуулаа аппликейшны тухайд гэх юм бол та бүхэн энэхүү гэрээг харж байна. За энэхүү гэрээ нь нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурдлын төлөөлөгч Улаанбаатар хотын хөгжлийн корпорац компани захирлаар давхар ажилдаг сандаг сүрэн нь иргэдийн алхалтыг тоолж ногоон оноо олгоно гэх хотуулаа аппликейшнийг 1.2 тэрбум төгрөгөөр хамтран ажиллах гэрээг өнгөрсөн онд байгуулсныг харж байна. За үүнээс хамгийн анхаарал татаж байгаа асуудал нь сайн картаараа олгодог байсныг за иргэдэд төлш олголтыг захимжуулах нэрийдлэр төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулсан хэрэг болж үгээр ч зогсохгүй иргэдэд хүндрэл учруулж байна үгэх асуултыг дагуулад байгаа юм а. За харин иргэд тус аппликейшны анхны зориулалт нь за нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдийг хагас кокс болон хийн түвшээр хангахад хяналт тавих нэгдсэн системийн үүрэг гүйцэтгэх ёстой байсан. За улмаар чиг үүргийг нь иргэдийн алхаа явсан чиглэлийг нь хянах болтол өргөжүүлж байсныг хотын удирдлагууд тухайн үед зарлаж байсан. За энэ программыг тэгвэл төрийн худалдаа авах ажиллагааны нэг үүсвэрээс худалдан авах аргыг ашиглан за Digital InfoSeek компани 34%-ийг Улаанбаатар хотын хөгжлийн корпорац авсан байна. За өөрөөр хэлбэл ICT Group компани зүгээс хотуулаа аппликейшнийг ямар нэгэн тендер сонгон шалгаруулалтгүйгээр нийслэлд нийлүүлж хөгжүүлэлтийг нь дээрх охин компаниараа дамжуулан хариуцуулахаар давуу эрх эдэлсэн байгаа нь харагдаж байгаа юм а. За ингээд нийслэлийн өмчөд Улаанбаатар хотын хөгжлийн корпорац хувьцаат компаниас тус аппликейшны урьдчилгаа төлбөр болох 600 сая төгрөгийг яг миний ихүү ард харагдаж байгаа 2025 оны 11 сарын 7-ны өдөр шилжүүлсэн байгаа юм а. Ингээд үлдэгдэл 400 сая төгрөгийг 2026 оны төсөвт үндэслэн шилжүүлэхээр гэрээлсэн байна. За ингээд иргэдийн алхалтыг урамшуулан хэмээгдэж байсан аппликейшн сүүлдээ иргэдэд түлш олгодог аппликейшн болж за иргэд түлшээ түлхэхэд улам хүндрэлтэй болж байгааг хэлж байгаа юм а. Монгол улсад төрөлтийн түвшинд тасралтгүй буурч байгаа нь хүн амыг дэмжих чиглэлээр хэрэгжүүлсэн бодлого хөтөлбөрүүд бодит үр дүнд хүрээгүйг илэрхийлж байна. Төрөлт буурсны хэвээрээ байвал 2050 он гэхэд манай улсад ажиллах хүчний эрсдэл буурна. Хэрв энэ чиглэлд зохистой урт хугацааны хүн амын бодлого хэрэгжүүлэхгүй бол хөдөлмөрийн зах зээл, нийгмийн хамгааллын тогтолцоонд дарамт нэмэгдэх эрсдэл бодитоор тулгарх нэ. Монгол улсын хүн амын өсөлт сүүлийн жилүүдэд дасралтгүй сарж байгаа нь төрөлтийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлж ирсэн бодлого хөтөлбөрүүд бодиттой үр дүнд хүрэхгүй байгааг харуулж байгаа юм а. За хүн ам бол улсын хөгжлийн суур хүчин зүйл. За гэтэл төрөлт буурж өсөлтийн хурц харах нь урт хугацаанд хүн амын бүтцийг өөрчилж ахмад насны эзлэх хувь нэмэгдэж за ажиллах хүчний тоо цөөх эрсдлийг бий болгох юм а. Энэ чиглэлд дөрвтэй урт хугацааны бодлогоо хэрэгжүүлэхгүй бол 2050 он гэхэд хөдөлмөрийн зах зээлийн хомсдол бодиттойор нүүрлэж нийгмийн даатгал дэтгэврийн тогтолцоонд дарамт эрс нэмэгдэх магадлалтай байна. Өнөөдөр Монгол улс нийт хүүхдүүдэд ялгуургүй хүүхдийн мөнгө олгохтойгоо 23 улсын нэг бөгөөд цалинтай ээж хөтөлбөрийг өнөөдрийг хүртэл хэрэгжүүлж байна. Гэвч эдгээр арга хэмжээ төрөлтийн өсөлтөнд төдийлөн хүчтэй нөлөө үзүүлэхгүй байгааг өнөөгийн статистик илтгэж байгаа юм а. За иймээс зөвхөн мөнгөнд итгэмжээс гадна амьдралын чанарт чиглэсэн бодлого шаардлагатай байна. Дэлхийн олон орон ижил сорилттой тулгарч бодлогын зохис шийдэл хэрэгжүүлж эхэлсэн байна. За тухайлах юм бол төрөлтийн түвшин хамгийн бага орнуудын нэг бүгдний хандах Солонгос улсад ажил эрхлэлт орон сууц за хүүхэд асрах орчны асуудлыг гол шалтгаан хэмээн тодорхойлон татврын хөнгөлөлт, ажлын цагийн уян хатан зохицуулалт зэрэг арга хэмжээ авч эхэлжээ. За мөн Япон улс хүүхэд нь 2 нас хүртэл сар бүр мөнгөнд итгэмж олгож 3 наснаас хойш үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлдэг байна. За үүнээс гадна эцэгийнх бага насны хүүхдээ асрах зорилгоор чөлөө авсан тохиолдолд энэ 28 хоногт татврын дараах орлогынхоо 100%-ийг авах зохицуулалт хийжээ. За зарим тохиолдолд 13-аас доош насны хүүхэдтэй эцэг ихэд ажлын 1 цагийн цалинтай чөлөө олгож татврын хөнгөлөлт эдлүүлэх бодлого хэрэгжиж эхэлжээ. За эдгээр жишээнээс авч үзэхэд төрөлтийг дэмжих бодлого нь зөвхөн мөнгө тарах асуудал биш, харин залуу гэр бүлийн амьдралын балгааг хангах зох шийдэл байх ёстойг анхааруулж байна. Орон сууцны хүртээмж, ипотекийн зээлийн давуу нөхцөл, за ажлын цагийн уян хатан зохицуулалт, татврын бодит хөнгөлөлт зэрэг нь хүүхэд асрах дэд бүтцийг нэмэгдүүлэх зэрэг бодит
бодлого илүү үр дүнтэй байна. Эрүүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөлд олон хүүхэдтэй өрхөд доторын болон ипотекийн дэмжлэгийг үзүүлэх зохицуулалт тусгасан ч бодит хэрэгжилт, санхүүжилт чухал хэвээр байгаа юм байна. За хэрэв хүн ам зүүн бодлоготой дөрвтэй өөрчлөлт хийхгүй бол цөөн хүн амтай ажиллах хүчний дутагдaltaй эдийн засаг руу шилжих эрсдэл бодиттой байна. За харин Монгол улсын хувьд өнөөдрөөс олон улсын дурслагад тулгуурласан залуу гэр бүлд ээлтэй бодлого хэрэгжүүлж чадвал Монгол улс хүн ам зүүн шилжилтийг зөөлнөөрөө даван туулах боломжтой юм а. Өдөр тутмын сонины үн өссөнтэй холбоотойгоор сонины борлуулалт эрс буурч багшийн дээдийн ойролцоох борлуулалтын цэг хөл хөдөлгөөн ихтэйч өдөрт ганц 2 хүн өдөр тутмын сонин зарагддаг борлуулалт тааруухан байгааг хэллээ. За бид багшийн дээд автобусны буудлын ард байрлах Монгол улсын боловсролын сургуулийн хажуугийн сонингийн борлуулалтын цэг дээр очлоо. За тус цэг өглөө 8 цагт нэгдэж орой 17 цагт хаагддаг байна. За сүүлийн жилүүдэд ухаалаг утас интернет орчны хэрэглээ эрс нэмэгдсэнтэй холбоотойгоор сонин уншдаг хүн цөөрсөн тухай сонины борлуулагч хэлж байлаа. Угнуудад гайгүй л ийсэн юм л да. Одоо сонингийн чинь үнэ хуучин нэр чинь дагна 2000-ын сонингуу чинь гинтхэн юу 5000 болчихж байгаа шүү дээ. Гэхдээ зэрэг одоо улсууд тэтгэврийн хөгжүүл бол ер нь авч чадахгүй болчиход байна шүү дээ. Уг нь тийм л байсан. Одоо бол нэг зар өгсөн улсууд л авдаг болчлоо. Өөр бол юм байхгүй. Тэг яг хөдөө нөгөө нэг кээсэн мэйсэн нөгөө алдсан тим юмнуудын зар өгдөг шүү дээ. Тэрний л юу хүн авч байгаа болохоос биш. Тэгээ өөр юм байхгүй. За өндөр настай сонингийн борлуулагчийн хувьд 1991 оноос хойш сонин борлуулж байгаа бөгөөд за одоогийн түүцийг 2 жилийн өмнө ачиж явсан бөгөөд за ачиж явсны дараанаас хойш захилгаангүй юм хүндхэн нөхцөл байдалтай ажиллаж байгаагаа учирлаа. За өндөр настай өглөө бүр 100 айлаас 7 цагт сонингаа авчирч хамгийн түрүүнд түүцээ нээдэг талаар бидэнд хэлж байлаа. Тогийг нөгөө нэг түүснүүд нэг ачилт хийсэн шүү дээ. Тэргээр л ачиж яваад тэгээд тэрнээс хойш захилгаа өгөөгүй. Тэгээд энэ өвлжөнгөө нодлон шүү дээ. Энэ өвөл бол тоггүй. Одоо энэ талд байгаа нэг бас сонингийн нэг түүсүй. Тэр бас тоггүй. Энэ юун дээрх байгаа бас тоггүй. Сонин уншигчид цөөрч борлуулалт эрс буурчээ. Тухайлбал өчигдөр 2 ширхэг өдөр тутмын сонин борлуулагдсан бол өнөөдөр нэг календар 2 сонин зарагдсан байна. Өчигдөр бол ер нь ганц сонин зарсан ер нь. Тэгээд болоо. Өнөөдөр харин нэг 2 өдрийн сонин бол ганцхан нэг зараад 100-ны мэдээ өнөөдөр 2-ыг бол 2-ыг зараад сайн нэг Монгол дэлхийн монголчууд зарлаа да. Тэгэл Ийхүү уламжлалт хэвлэмэл мэдээллийн хэрэгслийн хэрэглээ буурч байгаа нь сонингийн жижиг борлуулалтын цэгүүдэд бодитоор мэдрэгдэж байна. Куба улсаас Монгол улсад суугаа элчин сайд Эмилио Ревида Попо өнөөдөр мэдээлэл өглөө. Тэрээр Америкийн нэгдсэн улсын зүгээс Куба улсын эсрэг авч байгаа хориг нь шудраг бус гэж мэдэгдсэн юм. Бүгд найрамдах Куба улсаас Монгол улсад суугаа элчин сайд тус улсын нөхцөл байдал цаг үеийн асуудлаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Америкийн нэгдсэн улсын Венесуэлийн эсрэг явуулсан ажиллагаа үүний дараах Кубын эсрэг тавьсан Америкийн шинэ хоригийн улмаас Куба улс эрчим хүчний хомсдолд орж тус улсын ард түмний хэвийн амьдралын хэв маяг алдагдаж эрчим хүч, эрүүл мэнд, боловсрал, аялал жуулчлалын салбар гээд Кубын эдийн засагт баггүй дарамт учирч эхлэв байгаа. Тиймээс Кубын элчин сайд Венесуэль улсын ерөнхийлөгч Мадурог баривчилсан Америкийн нэгдсэн улсын үйлдэлийг олон улсын хэм хэмжээг ноцтой зөрчсөн увайгүй үйлдэлүүд үгүй бүхэл бүтэн тусгаар улсын ерөнхийлөгчийг гэргийнх нь хамт баривчлах биш барьцаалсан дээрэнгүй үйлдэлээ гэж дүгнэж байгаагаа онцоллоо. Куба улс түүхэндээ аль ч улсын эсрэг занал хийлсэн үйлдэл огт гаргаж байгаагүй. Бид альва улс оронтой инх тайвнаар зэрэгцэн орших бодлого баримталдаг. Хэдийгээр бид Америкийн нэгдсэн улсын маш хатуу хоригт нэгэн жарныг өнгөрөөж байгаач Кубын ард түмэн бүхий л нөөц боломжоо ашиглаж хөгжиж дэвшиж байгаа төдийгүй манай мэрэгчлэтнүүд боловсрол, эрүүл мэнд, спорт, технологийн салбаруудад дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж байна. Америкийн нэгдсэн улсын эзлэн түрэмгийлэх, хүчтэй нь хүчгүйгээ дээрлэх зөвхөн нэг талыг барьсан бодлого нь олон улсын инх тайванд маш сөрөг үр дагавар авчирч байна. Америкийн нэгдсэн улсын зүгээс Куба улс оршин тогтнох чадваргүй удахгүй сүрч байгаа гэсэн утга бүхий мэдээллийг гаргаж байгаа нь бүгд хуурамч бөгөөд бодит байдалд огт нийцэхгүй. Кубын ард түмэн олон жилийн турш бий болгосон ололт амжилтаасаа ухарч тусгаар тогтнолоо алдахыг хүсэхгүй байна. Бид Америкийн нэгдсэн улсаас харилцсан бие биенээ хүндэтгсэн эрх тэгш байдлыг хүсдэг. Вашингтоны Гаванагийн эсрэг авсан хамгийн сүүлийн хориг арга хэмжээ нь Куба улсыг гадаад зах зээлээс
газрын тосны бүтээгдэхүүн импортлохыг хориглосон. 21-р зуунд ямар ч улс орон газрын тосны бүтээгдэхүүнгээр амьдрах боломжгүй нь ойлгомжтой. Харин Вашингтоны Гаванагийн эсрэг авч байгаа арга хэмжээ нь улс орны язгуур эрх ашиг амин чухал хэрэгцээн дээр дөрүүлж хаан боогдуулж үйллээ гэж харж болохоор байгаа төдийгүй дотооддоо газрын тос олборлож үйлдвэрлэдэггүй аль ч улс орны хувьд гадаадаас импортлохгүй байх ямар ч боломжгүй юм. Ийхүү Куба улсын элчин сайд Америкийн нэгдсэн улсын явуулж буй ил цагаандаа гарсан төрөмгийн үйлдэл нь ердөөл Куба улсын засгийн газрыг унах гэсэн оролдлогоо гэдгээр байр сууриа тайлбарллаа. Монголчууд бид жил бүрийн хаврын тэргуун сарын шинийн 1-ээс шинийн 15-ны хооронд жилийн засал номоо хийлэгдэх уламжлалтай. Энэ нь тухайн жилдээ элдв барцад саад гай зовлонгоос ангижирч эрүүлэнх амар тайван буян хишиг ариун байхын ерөөл бэлэгдэлтэй зан үйл юм а. Монголчууд жил бүрийн хаврын тэргуун сарын шинийн 1-ээс шинийн 15-ны хооронд жилийн засал номоо хийлэгдэг уламжлалтай. За энэ нь тухайн жилдээ элдв барцад саад гай зовлонгоос ангижирч эрүүлэнх амар амгалан буян хишиг ариун байхын ерөөл бэлэгдэлтэй зан үйл юм а. Иймээс шинийн 1-ээс 15-ны хооронд хийсэн буян номын үйл хэдэн 100 дахин арвиждаг хэмээн сүсгтэн олон итгэдэг ажээ. За иймд иргэд энэ хугацаанд амжиж засал номоо хийлгэхийг эрмэлздэг байна. За гисэн хэдий ч зав боломж таарахгүй тохиолдолд шинийн 15-наас хойш засал номоо хийлгэж болохыг лам ховрогууд зөвлөж байна. Хугацаанд баригдаж сэтгэл зовних шаардлагагүй бөгөөд чин сэтгэлээсээ хийсэн буян номын үйлээ хизээд өгөөжтэй байдаг хэмээн айлдаж байна. Одоо бэлгийн доллар хаврын тэргуун сарын шинийн 1 одоо нар сар одгорыг харьцуулж үзэж гаргаж ирж байгаа. Энэ бол тоолол одоо зөвхөн нараар тоолоогүй тийм. Тэгэхээр энэс шинийн 1-ээс эхлээд шинийн 15-ны хооронд өнөөдрийг бол одоо бурхан багшийн дээр эр төвлөгөө үзүүлсэн их дүүчингүүд гэж ингэж бол үздэг. Ингэж байдаг ер нь түүх намтар дээр нь ч байгаа. Тэгээд энэ өдрүүдэд бурхан багш одоо бурханы утгыг одоо энтгэхэд бодгаягийн газар бурханы утгыг болоод за тэгээд түүнээс хойш хэсэг хугацаанд байж байгаа эр төвлөгөөнийг бол үзүүлсэн байждаг. Яг хаврын тэргуун сарын шинийн 15-ны хооронд. Энэ нь одоо дээдсүүд энэ өдрийг ингэж сонгож авч хийсэн нь бол энэ өдрүүдийг бол жанлуулсан байж байдаг. Тэгэхээр яг бурхны шашинтай улс орнууд бол хаврын тэргуун сарын шинийн 1-ийг бол шинэ жил эхэллээ гэж ингэж үзээд энэ шинийн 1-ээс шинийн 15-ны хооронд бол ер нь буян ном хийлгэх мөн одоо өөрсдөө заслаа хийлгүүлэх одоо тухайн жилдээ эрүүлэнх барцадгүй мэд сайн байлгах ажил үйлсэнд бүтээмжтэй байх гэдэг ийм юмнуудыг бол бодож одоо заслаа яг шинийн шин дээрээ хийлгэж тэгээд л өөрсдөө одоо ажил үйлсийг бүтээмжтэй байх тэр тал дээр бол анхаарлаа хандуулаад явж идэг. Энэ болохоор бас одоо яг бол ингээ хийлэг гэсэн тийм ёс бол юу бол байхгүй. Тэгтээ бол монголчуудын бол одоо бичигтэйг одоо хууль мэт болсон зүйл бол энэ шинийн 1-ээс шинийн 15 дотор одоо засал хийлгэхийн хугацаа бол болсон байна. Тэгэхээр энэ бол одоо хоёр байна л да. Нэг нь болохоор өөрсдөө одоо шинэ он эхлээд өөрсдийнхөө одоо ажил ус эрүүлэнхээ даатгаж байна. Нэгт хоёрдуул одоо бас энэ бурхан багшийн өөрийнх нь одоо яг ингэж жанлуулж ир төвлөгөө үзүүлсэн энэ 15 хоногт бурхны одоо намыг сонсох тий хий доронгоор олох бурханд мөргөх ингээ хурал даган баясах хурал залбирч суух энэ бүгд нь бол одоо бас их тийм цоглошгүй их буян хураадаг гэж бол бурхан багш бол өөрөө бол бас айлцсан байж байгаа. Бурхан багш айлцсан тус өдрөөр бол тийм зүйл бол гарч идэг. Тийм учраас энэ дэр бол одоо буйнаа жураагаа заслаан жилгүүлээд ингээд монголчуудтай бол одоо бичигтэйгүй хөл ёс бол болоод ингээд явсан байна. Гал морин жилд жилэн орж байгаа хүмүүс заавал засал номоо хийлгэх хэрэгтэй ба хулган жилдээ хүн их харшийн дахиад туул ажилтай бол бага харшийн засал хийлгэх юм байна. Тэр нь бол за жилэн орж байгаа хүмүүс байна, харшилтай байна, их харшилт дотор хоёр байгаа их харш бага харш гээд за тэгээ цагаан жилтэй хүн гэж байна. Цагаан жилтэй тэгээд ивэлжилтэй хүмүүс байна. Тэгээд нас туршимтай хүмүүс, мэнгэн голсон хүмүүс эдгээр хүмүүс л ер нь бас онцгойлон засалтай байгаа. Сар шинийн дараа хүрээ хийдийн газруудаар шинийн 15-нд багтаж засал номоо хийлгэх хүмүүсийн хүл хөдөлгөөн мэдэгдэх үйц нэмэгдэжээ. 6 ном сударт нар буцхаас өмнө засалтай хүмүүс засал номоо хийлгэвэл сайн гэсэн утга байдаг. За энэ нь 6 дугаар сарын 22-ны өдрийг хэлж байгаа юм а. Шинийн 15 бол бурхан багшийн их дүүчин өдөр учраас хүмүүс өөрсдөө бэлэгдэж энэ хугацаанд багтаж засал номоо хийлгэн ном буян их үлдвэл хязгааргүй их буян хураана гэж үздэг байна. Гэсэн ч 6 ном сударт заавал шинийн 15-нд багтаж засал хийлгэх ёстой гэж заагаагүй байдаг байна. Зүүн бүсийн 1800 гаруй иргэдтэй уулзаж өнгөрсөн намрын ээлжид чуулганы хугацаанд улсын хурлаас баталсан хууль тогтоомжууд
парламентаас дэвшүүлж байгаа эргэцэн шинжиллээс төрийн түвшээд танилцуулжээ. Иргэдээс дэвшүүлсэн санал хүсэлтийг засгийн газар танилцуулж, холбогдох сайд нарт шийдвэрлэх үүрэг өгсөн байна. Иргэдийн зүгээс альва хуулийн хэрэглээг өөрсдийн үзмжээр өөрчлөх хандлага бүх шатанд байгааг хэлж, хууль дээдлэх ёсыг хэвшүүлэн ажиллахыг захиж байна. Цаашлаа төрийн албаны хэмнэлт нэрийн дор цомхотгол хийж үр дүнгүй бүтэц хууль зөрчсөн томилгоонуудыг даймжирч байгаагч шүүмжилж байна. Зүүн бүсгүйхний хувьд санхүүжилтэн гацсны улмаас зарцсан бүтээн байгуулалтыг дуусгах шаардлагатайг уламжилж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах талаарч хөндөж байна. Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент хэрэгцээ орчноор засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана гэдгийг улсын хурлын дарга тодотгоод чөлөөллийн санаачлагын хүрээнд эхлүүлсэн ажлуудаасаа дурдж байна. Манай бичгтийн боомт гэж зүгээр гамшиг. Тэнд хүмүүрээд очиж ичмээр. Бүр эвдэрчгсэн хаач байхгүй тийм нэг шороон замал ухтана. Энэ дээр улс бүхэл бүтэн улс чинь үүднээсээ гэдэг ядаж нэг сайхан хаалга босгоод соёвтой далбаагаа босгоод ингээд Монгол улсын хилээр орж байгаа шүү гэдгийг мэдрүүлэхээр ядаж л замын нэр чадахгүй тэнд нэг хаалгын нэрээд бомтоо жоохон шинжилчихмээр байгаамаа. Төрийн албаны цомготгол нэрээр төрийн албанд дөнгөж орсон шинэ хүмүүсийг эсвэл тэтгэврт гарч гарах төгчөөсөн хүмүүсийг халсан асуудлууд гарсан шүү. Манай цагуурийн барилга 1963 онд ажилтнанд орсноос хойш 63 жилийнхаа нүүрийг үзэж байна. Өсөлтөө дараагийн жилээр байтал 5 жилийн нүүрийг давмны үтсэн байна. Ер нь бол манайх 760 хүүхдийн хүчин чадалтай 29.1 тэрбумын ийм хичээлийн зохицолбор байрыг барья гэдэг ингээд жил болгон хүсэлт гаргаад ингээд асуудал маань шийдэгдэхгүй одоо хаана гацаад байгааг бид сайн мэдэхгүй байна. Энэ чөлөөлтийн санаачлаг гэдэг байгаа зүйл бол хөдөлмөрлж байгаа ажилдаа орлоготой бай гэж зүтгэж байгаа хэн бүрийг дэмжихэд саад тутгар учруулж байгаа төрийн оролцоог багасгах, төрийн олон дүрм журмуудыг цуцлах, саад гогтгийг нь тайлах, энэ чөдөр тушааг арилгахад оршиж байгаа. Энэ мэтчлэн орон нутагт тулгамдж байгаа асуудлуудыг багцлан засгийн газрын ээлжид хуралдаанаар хилцүүлсний үр дүнд холбогдох арга хэмжээг яралтай авч хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ. Тухайлбал Сүхбаатар аймгийн ус цаг уур орчны шинжилгээний төв мэрэгжил сургалт үйлдвэрлэлийн төвийн барилгын их засварын зардлыг улс орны нутгийн төсөвт үе шаттайгаар тусгаж шийдвэрлэхийг үүрэг болгожээ. Мөн Азийн хөгжлийн банкны төслийн хүрээнд хэрэгжиж байгаа бичгтийн боомтын өргөтгөлийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлж, Хинтэн аймгийн Бачирид суманд гал унтраах анги байгуулах ажлыг судлан танилцуулахаар тогтсон талаар мэдээллээ. Түүнчлэн төрийн албаны цалин үлсийг салбаруудад ялгууртайгаар тогтоож нэмэгдүүлж байгаа асуудлыг хяналт тавьж үр дүн гүйцэтгэл суурилсан цалингийн сүлжээг тогтоох асуудлыг судалж танилцуулахаар засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ. Эдгээр ажлуудаас гадна эмнэлгийн хэрэгслийн тухай, нийгмийн эрүүл мэнд тусламж үйлчилгээний тухай хуулиудын хэрэгжилтийг хангаж холбогдох хууль журмуудыг яаралтай баталж хэрэгжүүлэхийг салбарын сайдад даалгалаа. Монгол Улсын их хурлын дарга учрал чөлөөлийн санаачлагын хүрээнд орон нутагт тулгамдж байгаа асуудлуудаар иргэдтэй уулзсан, иргэдээс ирүүлсэн санал хүсэлтийг шуурхай шийдвэрлэх хүрээнд засгийн газрын ээлжид хуралдаанаар хилэлцүүлж, яаралтай авч хэрэгжүүлэх 20 багц арга хэмжээг салбарын сайдуудад болон холбогдох чиг үүргийн байгууллагуудад даалгажээ. Хууль тогтоохлон гүйцэтгэх засаглалын төлөөлөл орон нутагт ажиллахдаа Хангай мөсийн 1700 гаруй иргэдтэй уулзаж, хууль тогтоомжийн хэрэгжилт болон хаврын чуулганаар хилэлцэх багц хуулийн төслүүдийн хүрээнд нээлттэй санал солилцлоо. Тэгвэл эдгээр уулзалтын мөрөөр иргэдээс дэвшүүлсэн асуудлуудыг нэгтгэж, засгийн газрын хуралдаанаар хилцүүлсний үр дүнд яаралтай авч хэрэгжүүлэх 20 багц арга хэмжээг холбогдох албан тушаалтнуудад даалгасан байна. Үүнд төсөл хөтөлбөрүүдийг эрчимжүүлэх, хууль журмын хэрэгжилтэнд хяналт тавих болон шинээр хууль тогтоомжийн төсөл боловсруулах чиглэлээр ажлууд Ахуйдастай тухай хуулийг баталж гаргасан. За энд бол маш олон сайхан заалтууд орсон. Хууль хэрэгжихгүй байна. Яг амьдрал дээр. За хамтын хөгжлийн төвүүд хүүхэдтэй яг адилхан. Хүн амын одоо нэг бүлэг. Хүүх залуучуудтай адилхан. Хүүх залуучуудаар одоо тийм одоо ингээд өсөө хуваарлдаг. Ахмадуудаар болохоор зэрэг байхгүй байгаа даа. Тэтгэвэр тэтгэмжийг л одоо тэрийг л одоо нэмэгдүүлж өгөөсэй. Одоо ахмадуудаа сайхан харж үзээсэй. Ахмадуудаа чигэнсэн тэр олон сайхан одоо амралт солилцлын газар байж болж байна. Тэтгэвэр тэтгэмж байж болж байна. Ажил хийх боломжийг олгож болж байна. Эрдэнэ уулгын сумын 20 гаруй мянган иргэдийн урдаас манай Эрдэнэ уулгын суман дээр байгаа энэ зуухны талаар ярмаар байна. 14 зуухтай. За тэгээ социализм үеэс эхлээд байсан зуух маань яг хэвээрээ байдаг. Шүгэлтүр гээд нэг юм алга. За сая 2 хоногийн өмнө тог тасрахад Арангай аймаг тэр жигтэй хөлдөх
байдалтай боллоо. Иргэдтэй газар олгоё гэд ингэ явсан. Тэгээ нэг жилийн хугацаанд бол нэг ширхэг газар бол ингэ шийдэж чадахгүй айгүй их юм хүн зурталтай, хүндрэлтэй энэ хууль байна. Тэгэхээр энэ хуулийг та маань бас чөлөөлж өгөөч гэдэг. Бодит нөхцөл байдлыг засгийн газарт уламжлуулж шийдвэрлэх хэрэгтэй. Тийм ч учраас зүүн бүсийн уулзалтууд болоход тавигдсан асуултууд шийдлүүдийг сая 3 дахь өдрийн засгийн газрын хуралдаанаар оруулаад шийдвэрлсэн. Одоо энэ удаа яригдах асуудлуудыг би очиод манай одоо засгийн газрын төлөөллүүд байгаа учраас засгийн газарт уламжлаад шийдвэрлүүлнэ. Орон нутагт иргэд аж ахуйн нэгжид газар олгох асуудлыг шуурхай шийдвэрлэх чиглэлээр газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг судалж танилцуулахыг Монгол Улсын сайд засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Бямб цогтолон газар зохион байгуулалт Геодез зураг зүүн ерөнхий газрын дарга Инх Манлайд даалгасан байна. Түүнчлэн багш эмч эмнэлгийн байгууллагын ажилтан ажлагчдын цалин нэмэгдүүлсэн засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтийг орон нутгийн хэмжээнд хангуулах, цаашлаад Ахмадын тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх, аймаг сумдад Ахмадын хөгжлийн төв барих ажлыг судалж танилцуулах чиглэлийг холбогдох сайдуудад өгсөн байна. Дээрх хорон багц арга хэмжээнд хүүхдийн эрхийн тухай хуулийн биелэлтийг хангах, холбогдох журмуудыг шуурхай батлах болон хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг боловсруулах ажлууд багтсан байна. Эдгээр хуулийн төслүүдийг энэ хаврын чуулганаар хилэлцэн батлахаар ийхүү бэлтгэж байна. 3 настай аз жаргал охин мэдрэлийн эсийн хорт хавдрын 4-р шатанд орж Монгол улсад эмчлэгдэх боломжгүй энэтхэг улсад хаалгаанд орох ёстой байсан ч Нипа вирусээс шалтгаалan өвчтөн хүлээн авахаа болжээ. Ингээд Турк улс руу яаралтай хаалгаанд орвол амь насыг нь аварч эмчлэгдэх боломжтой гэсэн хариу авсан байна. Эмчилгээний зардалд 160 сая төгрөгийн шаардлагатай байгаа тул элэг нэгт ахын дүүсээс халуун сэтгэлийн гараа сунгаж 3 настай аз жаргал охинд амьдрал бэлгэлэхийг хүсэж байна. Хэдэн настай вэ? Гой настай мó хин гэдэг үлээ? Хажил. Чичирлэгт явж исэн үү? Зөндөө олон найзтай байсан уу? Яасан эмч зөндөө тариа ёо ийсэн үү? Өвдсөн үү? Хан өвдсөн? Хан тариа ийсэн. Энтэн тариа ийсэн. Гурван настай аз жаргал охин инээд хөөрөөр дүүрэн байх насандаа хүнд онштой нүр тулжээ. Түүнд мэдрэлийн эсийн тархмал хорт хавдар хэмээх өвчин онцлогдож өвчин нь 4-р шатанда орсон байна. Түүнчлэн бусад эргэтэн тогтолцоонд нь ч мөн тархсан байна. Эцэг эхийн хувьд энэ нь зүүдж биш харин зүрх зүсэн бодит үнэн байгааг халаглаа ярьж байна. 2025 оны 12 сарын ерөнхийдөө 16-нд нэг нүдэн томроод тэгээ хөлн хацгаа гişэд явуулсан. Тэгээ тэр үед нь болохоор яг нэг тархин мэтлчиж үзүүлээд явсан чинь үгүй нөгөө юу байна гэд хавдрын үүсвэр байна гэд одоо ихний лагсаар орчлогдсон. Тэрийг болохоор нөгөө 3 гол эмнэлэг дээр болохоор нүднийх нь эдэлт нөгөө томограф харуулад тэгээ харуулсан тийм үүсвэр юм байна гэд. Тэгээ тэрийг ерөөхдөө шинжилж ингэж явсаар байгаа л 1 сарын 9-нд он гаргаад 1 сарын 9-нд тэгээ хавдрын голомт нь болохоор 19 гүндийн хэсэгт илгээ шахсан бөөрөө шахсан тийм эрэгтэй хүний гатгсан дайны хавдрын юу голомт гэдэг. Тэгээ тэрнээс эдийн шинжилгээ авахуулаад 1 сарын 9-нд онцлогдсон. Ингээд Монгол улсад эмчлэгдэх боломжгүй гэсэн хариу гарч энэтхэг улсад эмчлэгдэх боломжтой гэсэн хариу авчээ. Харин эмчилгээний зардал 160 сая төгрөгийг өмнө нь манай телевизэд хандаж байсны дагуу бид өмнө мэдээлж байсан. Тэгвэл энэтхэг улсад Нипа вирус гарсны улмаас эмчилгээнд явах боломжгүй болжээ. Ингээд цаг хугацаа алдахгүй тулд Турк улс руу материалаа явуулсны үндсэнд Турк улсаас хугацаа алдалгүй ирвэл эмчлэгдэх боломжтой гэсэн хариу авчээ. Гэхдээ хагалгааны төлбөрийн нөхцөлийн хувьд Турк улс эхний ээлжинд урьдчилгаа 80 сая төгрөг шаардлагатай гэжээ. Ингээд Турк улсад яаралтай хагалгаанд орох шаардлагатай болж эмчилгээний нийт зардал 160 сая төгрөг шаардлагатай байна. Хоёр талаар энэтхэг улс руу бас генетик улс маань болохоор хүлээж авна. Гэхдээ нэг 50-60% хүвтэй. Тэгээд яг 160 сая төгрөг бэлнээр авчирч ирэх боломжтой гэсэн. Тэгээ яг энэгээр боломж энэтхийг сонгоод ерөнхийдөө ханд юугаа ингээд хүүхдээ эмчилгээнд ингээд юугаа цуглуулаа явж ирсэн. Тэгсэн чинь энэтхэд тийм нэг аюу тийм ковид рууягийн тийм хүчин гарсан байна. Инээлээ хүнд тэгэхээр бас ер нь жоохон хайцтай тэгээд тэр өмшсөн Турк улс маань болохоор бас боломжтой явуулсан хүрээ дээр гэж хэлсэн байна. Гэхдээ хамгийн гол нь ерөөдөө нийт төрөнд хурдан шаардлагатай хүүхдийн биеийн байдлыг илүү хүндрэхээс илүү одоо ерөнхийдөө бол яг
цугласан нь бол ерөөдөө 30 сая байгаад байгаа. Тэгэнгүүтээ эмчилгээний зардал нь бас адилхан яг нэг бас шиг ерөөдөө 160 сая гэж хэлсэн байгаа юм. Монголын ард түмэн хайртай охинд нь халуунгаараа сонгоод одоо эмчилгээний зардал болох 160 сая төгрөгийн бүрдүүлэлт өгөхөд минь туслаач ээ. За ингээд Монголын ард түмэн маань ингээд миний охины хэмжээт идэвхтэй оролцоод туслацаад өгөөрэй. 3 настай хэдий ч тэр өвдөлтийг тэсвэрлэж сурчээ. Тоглож гүйх насаа тариад тусал эмчилгээнээс бүрэн хамааралтай болж өдөр ирэх тусам бяцхан охинд илрэх зовиор нь улам нэмэгдэж байна. Турк улсад хийх хагалгаа болон дараагийн шатны хагалгааны нийт зардал 160 сая төгрөг. Цаг хугацаа алдах тусам өвчин нь хүндэрч эмчилгээний боломж хумигдж байгааг эмч нар хатуу анхааруулжээ. Эцэг эхийн хувьд өдөр бүр итгэл айдас хоёрын зааг дээр өнгөрч байна гэдгийг хэлж байна. Ээж хүний нулимс газар ундаггүй гэдэг харин энэ удаа тэр нулимс биднээс тусламж гуйж байна. Цаг хугацаатай уралдаж байгаа аз жаргал охинд амьдрал бэлэглэж таны өгөх жижигхэн дэмжлэг нэгэн гэр бүлийг элэг бүтэн болгох боломжтой юм а. Дорнод аймгийн Сэргэлэн сумын Барчин багийн малчин Агааны Батзоргийн гэр бүл Монгол улсын авраг малчнаар тодорлоо. Авраг малчны шагналыг улсын хурлын гишүүн аймаг орон нутгийн удирдлагууд малчны хотод хүндэтгэн очиж гардуулж өгсөн юм а. Даншгийн их авраг галын голын химээх Омбайн дуугрын удам Батзорг нь үндэсний бүхэн сумын зан цолтой түнчлэн хурдан морь сонирхогчдын дунд танигдсан үеч. Мөн Монголын улаан загалмай нийгэмлэгийн онцгой гишүүн Сум орон нутагта ээлтэй сайн үлсийн эзэн юм а. 1998 онд тэр улаат хоёулаад 28 жил малж байна. Тэгээд сэтгэл маш өндөр байна. Тэгээд тэр үлжсэн ижээ авда маш их баярлаа. Тэгээд Тэнгэрийн олноос хайртай аав минь хүүгээ харж байгаа. Тэгэлгүй яах вэ? Тий. Аавынхаа нэрийг өндөр төрөхийн төлөө хичээж зүтгэж яваад. Дөрөвдүгээр анги төгсөөд хурдан мөр үж сумын баяр наадам соёлын мөр харигдуулж эхлэв. Тэрнээс хойш тасралтгүй өдөө болтол адуутай нөхөрлөж хурдан сайхан үлгүүдээ ууж сойчнаа. Тэгэхэд өөрийн онгон адуун дээр хинтийн гал шар Сүхбаатар дорн говийн дэлгэр хадуугаар үржил селекц хийж тэгээ сүүлийн үед одоо шинэ цагийн цэвэр англи араб атуугаар үржил селекц хийж хурдан мөрний хөгжилд бас одоо хойноороо оруулж байна. Тэгээд онгон хамхтай адуу сайхан сүүлийн жилүүдэд ер нь сайхан хурдалж байна. Тэгээд адууны буян заяа гэж сайхан юм. Тэгээд адуугаар нөхөрлөж байгаа бүх сайхан хүмүүстэй бас бүгдэнд бас баярлж талархаж явдаг ч. Тэгэлгүй яах вэ? Баярлалаа. Улсын авраг малчин Агааны Батзорг нь малынхаа үйлдвэр ухсааг сайжруулах чиглэлээр адуу өхөр хон ямааны шилмэл үйлдвэрийн хээлтүүлэгчдийг үндсэн сайжруулагчаар ашигладаг байна. Ялангуяа хурдан морины үржлийн чиглэлээр баггүй туршлага хуримтлуулж адуун сүргийнх нь удамд төлөөд улс орон даяар олон арван уралдаан наадамд айр өтөр хүртэж наадамч олноо баярлуулжээ. Шаварт гэдэг. Тий. Шаварт ирэн сайхан аав ээж маань энд нутгэлж ирсэн. Эдгээр одоо айл гэр бүл болоод хоёулаа яг л энд нутгалсан. Энэ нутагта сайхан энэ их сайхан өгөөчтэй сайхан хангаа нутаг усмаа сайхан ивэлээ. Тэгээд энэ сайхан. Сэтгэл бол үнэхээр өндөр байна. Үнэхээр их баярлж байна. Тэгээд сайхан мадын буян заяа гэж их юм да. Тэгээд өдий хүртэл малаа дагаж тоостой хөдөлмөрлсөн хөдөлмөрийнхөө үр шимийг үзэж ийм сайхан өдөр энэ өндөр шагналыг хүртсэндээ маш их баяртай байна. Залуу малчдыг дэмжиж 3 өрхийг малжуулсан мал маллах арга туршлага харамгүй хуваалцаж хамтран хөгжиж байна.